Улаанбаатар хотод 5 дугаар анги хүртлээр сурсан 72 бүжинлам нарын аав ээж нь байраа зарж гахаан байрам эрхлэхээр шийджээ. Хотын амьдралаас хөдөө гарч гахаан байрамтай болно гэсэн төсөөлөлт тэдэнд огт байгаагүй учраас хүүхдүүд эхэндээ ихэд зочирдон хүлээн авч гэвч нэг жилийн дараа 7 дугаар ангийн сурагч бүжинлам бэрхшээл үйлдвэрийн гахаан тоорог өөрөө гардаа их барьж авдаг болсон байна. Түүний хамгийн хайртай Сара нэртэй мэгж нь удахгүй тооруулах гэж байгаа юм бол. Харин далай байрын хувь фермийн бүхий л аж ахуй ажлыг хийдэг болж тэдний мөрөөдөл нь Монгол улсынхаа хөдөө аж ахуй салбарт үнэтэй хувь нэмэр оруулах томоохон фермийн эзэд болох юм. Хотод байхдаа их хөвчлэн утсан оролдог байсан хүүхдүүд хөдөлмөрлөж ажилд суралцах нь илүү сонирхолтой бас өгөөжтэй санагддаг болсон гэлээ. Ээш нөгөө өмнө нь үл хөдлөх гээд нэг ажил үзсэн. Тэгээд нөгөө нэг энэ газрыг хараад хийгээд зад өөрийн гэсэн бизнес доолгээд тэгээд энэ гахаад чиж эхлэе гэж бодоо. Тэгээд юунд ээж авд туслаад өөрсдөө гэсэн юмтай болох гол. Тэгээд юу н ажилд сурах гал дүүд хоёр хөдөө гаргасан. Тэгээд хөдөөнөөс өөр сургууль шилжээ. Тэгээд юу л бас цэвэрлээ ажил хийж сурах мөрөх гэл. Орой цэвэрлэн хай бүр аим бохом бац бол өглөө бас цэвэрлэн. Тэгэл гоолцоод хичээлээ. Юу н хичээлдээ яваал тэгэл хэвдээ үрж ирээд чөлөө цэцэг амар их байсан. Тэгээ одоо болохоор нэг чөлөө цэцэг айгүй багсан. Чөлөө цаг болохгүй нөө. Бараг өглөө оллоо тэгэл хичээлдээ явахтаа бэлдээл даалгавар малгураа гээл тэгээд өдөр хичээлдээ орой хурж ирээд хооллоо цэвэрхээ гээл тэгэл унтаад. Тэгээд тэр та нар одоо гоё юм уу муухай юм? Гоё ажилтай. Тэгээд өдөр алга ингээ ажил хийгээ тэгээд хаануудаа ч гэсэн ахаал махаал тавиад. Ааман цагтаа ээж маань үл хөдлөх хөрөнгө зурж. Нэг өдөр ээж маань маш гоё газар гахаан харамтай айл зарах хэрэгтэй болов. Яагаад ч юм ээжэд маш их таалагдсан шинэ ажлын бизнесийн санаа төрлөө. Газрын эзэнтэй уулзаж гахаа талаа зөвлөгөө авч байраа залж манай гэр бүлийн амьдрал гахаа руу ирлээ. Зунаар би дамрах завгүй гэрээ нүдэж гахаа урмээ гоё болгож хашаагаа цэвэрлэж өвлдөө бэлдэж гахаагаа дижээ. Ингээ бүгд манайд бол ер нь баг бүгдийг нэг хэлж авсан. Нэг 50 60 тоороо гарсан. Ханууд нь үлд юм уу? Гахаа амир үлддэг. Тийм үү? Тийм. Эсгээ Ямар санагдав? ээж болохоор өргөдөө өгдөг байх гэж боддог. За энүүгээр хүүг нь уйдаг. Шуудааны Үгүй нь үйдэг аа. За тэгээд төлсөн ингээ эрг гахааны үгүй эмэгтэй гахааны ингээл хүү тоороонууд нь хүүтэй гарч ирдэг. Хүүтэй гарч ирдэг. Уйхгүй бол үн цус алддаг. Хүн төрөлхтэй адилхан байна. Тийм. Тэгээд уяа тэрэн болохоор ингээ ядаар яаж агаад тэгээд уучдаг. энийг ингээ ятар энэ уяаг ингээ ятарыг ариусгаад энүүгээр ингээ ариусгаад тэгээ уйч. гарч ирэнгүүт нь шууд ингээ ороож байгаа ч. Тэгээд энэ болохоор дооронд дэвсдэг памперс нөхгүй. Памперсаа. Ханы памперс гэж бас байдаг юм тий. Тий байгаа. Үгүй хаа зүгээр Ханы гэсэн памперс ахгүй зүгээр яг дооронд дэвсээд нөгөө дурч дэвсгээд тэг ингээд төрж яхад тоороо нөгөө доороо ингээд даарцах гэж одоо памперс тавиад дулаах юм. Одоо Сара төрнө. Одоо Сара гэдэг. 6 сарын 7-нд төрнө. Сараач бас нийлээ чиний хайртай ах шүү дээ тий. Сара тэрийг их барьж авна шүү дээ тий.